За тэгээд өнөөдрийнхөө үгийн цагаар Иохан номын 21-р бүлгийг харж. За 18-аас 24-ийг хүртэл уншия. За би хүнээс уншия. Үннээр би чамд хэлье. Чи залуу байхдаа бүсээ өөрөө бүслээд аль хүссэн зүгтээ явдаг байсан. Харин өртлөгтөө чи гараа сунган өөр хүн чамайг бүсэлж чиний хүсээгүй газарт чамайг аваачих болно гэж айлдав. Петр ямар үхлээр бурхныг алдаршуулахыг илэрхийлэн Есүс үүнийг хэлжээ. Ингэж айлдаад Есүс Петрт намайг даг гэлээ. Петр ирэхдээ Есүсийн араас хайртай шавь дагаж явааг харав. Тэр шавь мөнөөх оройн зоог дээр Есүсийн чийжийг налан эзэн таныг барьж өгөх хүн хин бэ гэж асууж байсан юм. Петр түүнийг хараад Есүст эзэн энэ хүн яах болоо гэсэнд Есүс түүнд хэрвээ би ирэх хүртлээр түүнийг байлгахыг хүссэн ч чамд ямар хамаа байна. Чи намайг даг гэж айлдав. Тиймд тэр шавь хөхгүй гэсэн үг ах トゥ усын дунд тарав. Гэвч Есүс тэр хүнийг өгөхгүй гэж түүнд айлдаг. Харин зөвхөн хэрвээ би ирэх хүртлээр түүнийг байлгахыг гэж хүссэн ч чамд ямар хамаа байна гэжсэн билээ. Эдгээрийг гэрчилж, эдгээрийг бичсэн нь энэ шавин юм. Түүний гэрчлэл үнэн гэдгийг бид мэднэ. Есүсийн үйлдэл бас өөр олон зүйлс бий. Хэрвээ эдгээрийг нэг бүрчлэн бичсэн бол бичигдсэн номнуудыг нь энэ ертөнцөд багтаахгүй байхсан гэж би боддоо гэж. За тэгээд саяхан нэг зүйл олж мэдлээ. Дүүнэртэй юм ярьж байгаа. Пэсийн талаар жоох ярихгүй гэсэн чинь. Хаа бид нар ч одоо пэс хэрэглэх болчихсон шүү дээ. Өдөө та нар юу хэрэглэдэг гэсэн чинь. IG л юу ухтай шүү дээ. Та нарын үеийнх нь Facebook хэрэглэж байгаа юм. Саяхан л мэдлээ. Тэгээд ер нь нөгөө цахим одоо бид нар чинь бас нэг цахим ертөнцид амьдраад байгаа тий. Тэгээд сошиал ертөнц хөгжснөөс хойш хүний амьдрал ер нь хувийнх байхаа болоод нийт юм болчихжээ. Тий. Тэр хүн ингэсэн тэгсэн гэл одоо сүулдэ ч баг Монголлоо яриа нэг хүний амьдралыг шийдэх гэж байгаа мó шүүгээд ч байгаа мó бүр ойлгохоо болоод. Тэгсэн чинь нэг гоё үг олж уншлаа. Магадгүй та нар уншижсэн баг. Бусдын амьдралын шүүгч байснаас өөрийнхөө амьдралын зохиогч нь байгаарай гэх. Тэгэхээр миний хувьд бол би нэг сошиал дээр нэг юу биш л дээ тийм. Итгэвтэй биш. Хүмүүс шиг зураг мургаа солиод пэстер янз бүрийн пост оруулаад явдаг хүн биш. Бараг зурагч авахулж чаддгүй хүн. Зураг мураг авахлахаараа нүдээ дандаа амчин эсвэл өөр тийшээ харчин хэцүү. Тэгээд амар хичээгээд авахулчаараа нэг юм мэдрэл хүн шиг гарчаад бид ингэ солиож байлээц. Тэгээ өнөөдрийн энэ сэдв ер нь юу вэ гэхээр энэ сошиал ертөнц гэх юм уу одоо юу гэдгийг зөв миний анзаарснаар бидний хувийн амьдрал яг нийтийн болоод бусад хүний хувийн амьдрал гэсэндээ баг надтай хамааралтай юм шиг болчоод тэгээ энийг дагаад ер нь итгэл Христ итгэл гэдэг маань бас их сошиалоор дамжуулаад их нийтийн маягийн болоо явчлаа тий нийтийн юу гэдэг чинь за бид нар тэнд очиж үйлчлэл хийлээ би ийм одоо юм ойлголоо ч гэдэг юм ингэ ярьж байгаа. Тэгтэл яг үнэндээ Христ итгэл бол их ховчилсан зүйл байна. Ягаад гэвэл бидний аварж байгаа аврал маань яг хувь хүн өөрөө итгэж ээж эзнээр аврагдаж байгаа тий. Бас нөгөө талаараа хувь хүний өсөлт гэдэг бол бас яг тэр хувь хүнтэй л холбоотой. Тэр хүн өөрөө ховчилсан бурхантай харилцаатай, бурханы дотор ямар итгэл дуулуурдаагаар явж байгаа вэ гэдгээс шалтгаалж тэр хүний итгэлийн амьдрал за сүнслэг төлөвшөлт өсөлт одоо хөгжил цэцгэл юу гэдгийг тэр нь байж. Тэгэхээр өнөөдөр нэг энэ талыг жоохон сануулсан нэг хэдэн нэг хэсгээс хэдүүлээ суралцъя гэж бодлоо. За тэгээ бид нэр сайн уншсан хэсэг бол одоо Иохан номын төгсгөл хэсэг байна тий. Тэгээд энэний өмнөх хам сэдвийг харах юм бол Есүс Петр дээр ирээд нөгөө нэг алдартай гурван асуулт асууж байгаа тий. Тэгээд яг энийг жоохон тодруулах хэрэгтэй. Яг гэвэл энийг тодруулж ээж өнөөдрийн бидний уншсан хэсэг рүү орох хэрэгтэй болж байна. Тэгэхээр сая бидний уншсан хэсгээр Есүс Петрийг намайг дад гэж хэлсэн. За энэний өмнө анх 3 жилийн өмнө Петрийг Есүс загасчлаад явж байхад нь дууддаг тий. Тэгээ дуудахдаа нэг юм хэлдэг. Би чамайг хүмүүсийн загасчин болгоно гэж дуудсан. Хэлсэн. За ингээ 3 жил дагахтаа ер нь Петр болоод одоо бусад 12 шав Есүсээс суралцсан 3 жил байсан тий. Түүний гайхамшиг үлдэж байгааг сургаал номлолыг хараад тэдний хувьд бол бурханд одоо тий бурхантай хамааралтай байна гэдэг бол уламжлалтынхаа ёсоор бол
хөвч хөндүүлээд хуулийг ягштал дагаад хуулийн заалтуудыг мэдээж рабби нарын Медрашийн мэдэрсэн бичигдсэний дагуу сахих нь бурхантай ер нь тэг хамааралтай байх. За бурхны хүсэл төлөвлөгөөний хүсэлний үе гэх юм бол тахил өргөх, хөвч хөндүүлэх, баяр ёслолтыг сахих гэсэн тийм ойлголтоор ойлгож ирсэн бол Есүсийг дагаж явахдаа тэд нар арай өөр ойлголт авсан тийм. Бурхны хүсэл гэдэг чинь зөвхөн хуулийг хадамлаар ягштал дагахаас илүүгээр цаад нөгөө утга нь байдгийсэн юм байна. Бурхантай харилцаатай байна гэдэг бол хөвч хөндүүлээл тахил өргөд явах биш. Энэ бол хувьчилсан тийм харилцаа юм байна. Тэгээ бурхантай одоо юу гэдгийг хамааралтай байна. Энийг ойлгосон. За тэгэхдээ яг Есүсийн загалмай цовдлогдох үед бол тэд нар яг үед болсон ч гэсэн бурхны төлөвлөгөөг за төлөвлөгөөний тусгай өөрсдийнхөө оролцоог ч гэсэн бас сайн ойлгоогүй. Нэг талаараа ер нь бол яг үнэнгээ хэлэхэд ойлгох баг боломжгүй л дээ. Ягаад гэвэл хүн гэдэг бол яг хүнийхээ сэтгхүүр сэтгэдэг. Хүн бидний угаасаа нэг сэтгэх юм байгаа шүү дээ. Хайрцаг хүний өөрийнх нь логик сэтгэлгээ байна. Өмнөх туршлага байна. Яг байгаа нөхцөл байдал дээр яг мэдрэгдэж байгаа зүйл дээрээ л одоо дүгнэлт гаргаж үрдчилсэн байдлаар ч гэдэг юм уу. Одоо юу гэдгийг тэгж гаргадаг болохоос ч нөгөө бурхан шиг тийм үү. Бид нар цаг хугацааг үрдчилж хараад байж чадахгүй. Тэр төлөвлөгөөний цаадах болж байгаа үйл явдлын цаадах бурхны төлөвлөгөө харахгүй байгаа учраас Юдас хүртэл Есүс сануулж идэг тийм. Би ингээд яг бичснийхаа дагуу цовдлогдоод явна. Харин намайг бариулж өгөхөн тэр хүн ер нь бол тийм эргэц бодороо гэдэг одоо тийм их хандлагаар Юдас хэлээд идэг. Гэхдээ Юдас тэрийг ойлгоогүй. Тэр битгийл Петр ч гэсэндээ үгүйсгээд тэгээд энэний нөгөө одоо 21-р бүлгийн 15 дугаас харах юм бол Есүс 3 асуулт асуудаг тийм. Яг энийг зүгээр бид нэг нэг жохон ингээд юу анхаарал харах юм бол их сонирхолтой. Есүсийг нас авсны дараа Петр зүгээр яг 21-р бүлгийг харах юм бол өөрийгөө айгүй их буруутгсан юм шиг санагдаж байна. Буруутгах нь яг зүгээр айгүй гаргасан алдаанд их харамссан гэх үедээ тийм. Яг тэгэхээр Есүсийг Иохан үн эзэн биш үү гэж хэлэнгүүт шууд хувцас өмсөд өсөрч ороод явж байгааг олон эрдэмтэд юу гэж тайлбарладаг юм бол Есүс Петр энэ удаа Есүсийг ямар ч үсэн эцээ хүртэл дагах тийм шийдвэрийг Есүсийг нас бараад амьлах хугацаанд тэр гаргасан байна гэж ингэж хэлдэг. Тэгэхдээ их сонин Есүс Петртэй уулзаад магадгүй Петртэй өөрөөр харьцсан бол Петр ямар хандлагаар байсан мэдэхгүй тийм. Зөв эренгүүтээ би чамд хэлээ өстэй тийм. Чи намайг үгүйсгэнэ гэсэн чи үгүйсгсэн биз дээ гэсэн бол Петр магадгүй харин тийм ээ. Тэр олон цэргүүдийг хараад би айд сандрахтаа тэгээд үгүйсгсэн мэ гэж ярих байсан. Харин асуулт асууж байгаа. Ер нь асуулт гэдэг бол хүнийг ялангуяа яг нэг хүний одоо сэтгэлийг хүндсэн гэхүү те. Асуулт хүнийг бодоход хүргэдэг те. Одоо магадгүй зүгээр тэгээд ярьсан бол харилцан яриа болох байсан баг. Харин тийм биз дээ айгаад. Яалтч гэдгсэн таас үнэн хэлсэн байлээ би нэрээ гээгүү зүгээр шал өөр юм асууж. Чи надад хайртай юу? Миний хувьд одоо яг ингээд зүгээр амьдрал дээр харахад магадгүй бурхан хэн нэгэн над дээр ирээд одоо тий би одоо айгүйх олон ярьж байна зүгээр яах вэ? Өөрийнхөө мэдрэмж туулсан юм ярьж байгаа учраас гэр бүл салцсан. Тэгээ зүгээр хүн ирээд чи ингээд гэр бүлтэй байгаад ингээд авч үлдэхэд аюу хэцүү чи яагаад ингээд салцсан бэ гэсэн бол би баахан яриа ярих байх. Харин тест нэрээ айгүй хэцүү юм билий гэх. Магадгүй нэг хүн ирээд чи гэр бүлтэй хайртай юу гэж асуувал шал өрөх. Яг тэгж л гэсэн үг. Чи гэр бүлтэй хайртай юу гэвэл би тий бүү юм ярихгүй байхгүй. Магадгүй одоо манай хоёр байж тий бид хитээс. Чи эрүүл мэндтэй одоо юу гэдгийг тий. Чи өөртөө хайртай юу? Эрүүл мэндтэй хайртай юу? Эсвэл гэр бүлтэй хайртай юу гэдээ асуугаад хүн яг миний хувьд бол яг алдцсан учраас тэгж асуухад бол бодогдно. Хайртай гэж хэлэх гэхээр чинь за яалаа би чинь ямар яг хин тэгж байж байгаа хөөх. Хэрэв би хайртай гэсэн мөртлөө чи яагаад надаас урвцсан юм? Чи хайртай гэж хэлэх хэцүү за би ч урвцсан. Миний хувьд хэрэв тэгэд асуувал за би чи ингээ гэр бүлээтэй авч болж чадаагүй өөрөө ингээ янз бүрийн аашааг гаргасан. Тэр 3 удаа асуу гэж бод. Хүн өөр ирэхгүй бодох байхгүй. Маш их гүнзэг бод. Тэгээд Паул хэн Петртэй юу яаж те танд хайртайг та мэднэ. Тэгвэл юу гэж хэлсэн гэхээр Есүсийг хэлснэг сонирм. Тэгвэл чи миний хондийг тийж. Миний хургнуудыг хариул. Тэгээд би түрүү нөгөө анх дуудахтаа
Петрийг юу гэж хэлж байсныг яагаад ярьсан гэхлээр энэ дэр өөрчлөгдөж байгаа. Анх бол би чамд хүмүүсийн загасчин болгон хэлж байсан бол одоо болохоор чи миний хондигд хичээ. Миний хургуудыг хариул гэдэг ингэж яриад эхэлж. Яг хөө энэ дээр бол мэдээч хэрэг загасчлал гэдэг бол тий нөгөө загасыг чинь барин шүүдэн гэдэг юм уу тэгж гаргаж ирдэг. Хониг тижэн яан гэдэг бол тэрийг халамжлан хариулна одоо өөр яад. Тэгвэл энэ дээр нөгөө Петр яг Петр гэж. Тэгэхээр Петрийн хувьд одоо нэг зүйлийг ойлгож байгаа. Ер нь хүн одоо Петр шиг унаж боссон хүмүүс бол мэднэ. За би өөрийгөө нэг амар Петр шиг сүмслэг болсон уналтанд орсон гэж хэлэхгүй. Гэхдээ амьдралд бол гэр бүлээсээ салаад ингэж яана гэдэг бол үнэхээр нэрээ. Эрэгтэй хүний хувьд бол зөв миний анзаарснаар биш нэг одоо энэ гудамжны архичтай 2 жил ажилласан. Тэр үед надад юу анзаарсан гэвэл эрэгтэй хүнд бол амьдрахад нь утга хэрэгтэй гэдэг юм шиг санагдсан. Тэр нь юу гэдгийг гэр бүл нь, үр хүүхэд нь, ажиллахтаа. Тэгэхдээ юу гэвэл би гэр бүл хөтлөө, үр хүүхэд хөтлөө ажиллаж байгаа. Тэгэнгүүт гэр бүл салсны дараа эмэгтэйчүүд ингээд айгүй хүчтэй үлдчихдэг тийм. Улам ингээд өвсмөсөө тайруулаад турж мураал бүр ингээд алаад байдаг. Тэгэнгүүт ирчүүд нь ингээд архиугаар алга болчихдог. Тэгээ зүгээр ирчүүдтэй ярьж байгаа тэд нар тэгж аахгүй. Би хэний төлөө одоо дахиад ажиллах. Тэгэнгүүт тэд нар өөрийгөө бол яг тэр утга гэж харахгүй байгаа. Ирчүүдийн хувьд бол яг гэр бүл нь, эхнэр хүүхэд нь утга нь байсан. Тэгээд тэд нар байхгүй болчингууд өөрийгөө хаяад тэгэл ерөөсөө ажил тайм амьдралаа хаяад ингээд архиугаад ч юм уу ингээд доошоо явчихдаг юм шиг надад санагдсан зүйл. Мэдэх одоо сэтгэл зүйчтэй тэр илүү сайн мэдэх байх зүгээр миний анзаарсан зүйл. Тэгэнгүүт яг миний хувьд яг нэг тийм болж уналт. Одоо уналт гэх юм уу? За мэдхгүй одоо энийг гэхдээ бас амар сүнслэгээ нэг уналт гэж яриад яг зүгээр энэ бол тий одоо нуралт гэх юм. Тийм болж. Тэгээ энэ үед мэдээж хэрэг хүн өөрийгөө зөвтгөж аявих бодноо бас. Тий? За яг би ч юм хүн алаад хүрээ талцсан биш тий. Иргэн тойрны хүмүүс бас хэл манай ээж минь хэлжсэн. Ирэн битгэл хэлээ эрүү талаас алдгийг юу сүртэй юм чи. Тэгээ Петрийн хувьд бол яг зүгээр таамаг шүү дээ нэг талаараа. Петрийг ингээд харахад бол зүгээр энэ 21-р бүлгийг харахад тэр яг Есүсээс урвсан тэр зүйлд үнэхээр харамснаа харагдаж байгаа. Магадгүй тэр үе эргээд ирвэл за надаас зүгээр асуу те чи гэр хайртай гэж хэлсний дараа чи юуг амьдралдаа эргүүлээд ямар цаг үед очиод юуг засахыг хүсэж чинь гэж магадгүй нэг хүн асуулаа гэж бод. Олон хүмүүс ярьдаг те за би өстө ээжигээ ч юм уу ханийгаа ч юм уу нэг удаа хайртай гэж хэлээгүй явуулсан. Яг тэр өглөөл би те битгий яваа чи надтай үйл гэж хэлэх байсан. Эсвэл би нэг удаа сүүлийн удаа уулзж байгааг мэдсэн бол би тврээд үнсэд явуулах гэсэн. Эсвэл хүүхдтэй нэг хүн хүүхдтэй яг төрсөн өдрөөр нь сураан авч өгөөд хүүхд нас орчиж байгаа байхгүй. Тэнгүүд хэлж байгаа. Чи юуг буцаамаар. Би яг тэр сураан авч өгөх гэжсэнийг гал болмоор. Магадгүй Петрийг харахаар яг тийм байдалд орсон юм санагдчих. Тэгээ нөгөө талаараа яг өөрийгөө жоохон зөвтгөх гэж бодсон баха. Нөгөө бас хажуугаар нь шавнар нь төрөнтэй хамт байж тээ Петртэй. Гэхдээ л одоо юу гэдгийг хажуунаас хүн ингээ за зүгээр штэ гэж хэлэх өөрийгөө хичнээн зөвтгсөн ч гэсэн хүний дотор яг эзэн л босохгүй бол босдгүй нэг хэсэг байна. Петр Есүс яг тэрийг хийж байгаа энэ нэрээр. Петр тэр. Миний хувьд ч гэсэн тийм лсэн. За одоо чи юм тийм. Яг цуглаанд үйлчилж байгаад ингээд алга болцсон хүмүүс байдаг тийм. Янз бүрийн асуудал гаргаад. Тэгээ тэр хүмүүс магадгүй эзэн босгох цаг нь болоогүй юу? Эсвэл яг эзэн лүү магадгүй эргэж очиагүй юу? Бүр тэгээд алга болчихдээ. Тэгээ яг зүгээр хүний мэдрэмж өөрийнхөө мэдрэмжээр мэдэрч үтсэн зүйлийг ярихад бол хүн хичнээн өөрийгөө босгоход босгож чаддгүй юм аа. Хүн ч хүнийгөө босгож чаддгүй. Хичнээн урамшуулаад, ятгаад, хажууд нь зогсоо заачиж чадна. Тийм байд. Яг эзэн өөрөө босгож ээж. Эзэн ирээ тайвшруулж тэрийг босгох тийм үе байд. Тэр энэ Петрийн хувьд л тэгсэн болж таарсан. Тэгээд цаашаа харах юм бол тэ 18-аас одоо яг бидний гिचг рүү орох юм бол тэгээд хэлж байгаа. За чи ингээд тэ залуудаа өссөн зүгтээ явдаг байлаа. Одоо чи нас болох хөвгшин нас чинь яваад ирэх юм цагт
хүсээгүй газар руугаа яваад тэр битгий хэлж өөхөх болно гэж хэлсэн. За дахиад хэрвээ бид нар эргээ санах юм бол Есүсийн төлөө Петр юу гэдэг вэ гэхээр би таны төлөө амиа өгье гэж хэлэхэд Есүс хэлдэг. Чи миний төлөө амиа өгнө гэж юу? Чи дахиад онгордохоос өмнө намайг 3 удаа үгүйсэх болно гэж хэлсэн. Тэгээ энэнийхөө одоо тэгсэн чинь Есүс өөр хэлж байгаа. Чи тэгээ бурхныг алдаршуулахын тулд ийм өглөө өгөх нэ гэж. Дахиад нэг юм өөрчлөгдсөн болж таарч байгаа тийм. Өөрчлөгдсөн. Нөгөө Петр маань юу нүүрсэх вэ? Нэгдүгээрт яагаад одоо тийм Есүс Петрт хондоо хариуц болж байгаа гэх юм бол Петрийн хувьд тэр бурхны нэгүсэл юу вэ гэдгийг ойлгосон. Нөгөө талаараа бурхны ер нь нэгүслийг ойлгох тусмаа хүн өөрийгөө олж хардаг л да. Одоо бурхны гэрэл ойр тусмаа тий өөрийнхөө хэр сул дорой, хэр өчүүхэн, хэр заваан, хэр арчаагүй, хэр одоо тий мяа гэдгийг мэдэрдэг. Тэр ер нь хүнийг бурхан руу хончлно гэдэг бол нэг тийм лаг одоо бэлэг авиас нь тулчихсан лаг одоо удирдагчийн манлайлагч гэхээс илүүгээр бурхны нэгүслийг ойлгосон хүний гэдэг ажил. Яагаад гэвэл нөгөө хүмүүс нь нөгөө хонд гэж ярьж байгаа хүмүүс нь яг Петр шиг хүмүүс те бид нартэй адилхан. Алдаж онно, урж шарвна. Янз бүрийн зан ааш харах. Тэр хүмүүсийг эзэн лөө удирдна. Эзний нэгүсэл рүү. Нөгөө талаараа энд чи амиа өргөнөө гэж ингэж хэлж байгаа. За одоо эндээс ихлээр яг гол юм руу гарыг. Тэгэхээр би түрүү хэлсэнтэй ховчлсон байдгаа гэж. Эзэн хүний ховчлон дууддаг. Өөрөөр хэлсэн би яг чамайг нэрээр чинь ихэн хөвдөд байхаас чинь чамайг сонгосон. Тэгэхээр эндээс нөгөө хүмүүс дуудлага гэдээ ярихдаа бид нэр ерөнхийдөө ерөнхий дуудлагын талаар ярьдаг те. Үйлчлэлийн дуудлага, бурхантай нөхөрлөх дуудлага, бид нар нэгдмэл байх дуудлага ярьдаг бол эндээс эхлээд ерөнхийдөө нөгөө ховчлсон гэхүүдээ тийм дуудлагын талаар ярьж эхэлж байгаа. Тэгээд энийг сонин шүү дээ тий. Одоо юу гэдэг юм бэ? Бид нар ер нь бурхан намайг дуудсан гэж ярихдаа ер нь бол их агуу үйлс бурхантай хамт би их агуу үйлс хийхээр дуудагдсан. За уулаг иргүүлж усыг нураахаар нийгмийг өөрчлөхөөр ч гэдэг юм уу? Айгүй мундаг яриад байдаг заримдаа. Яг нь мэдээж тийм байдаг л та. Гэхдээ ер нь ховчлсон дуудлагыг харахаар шал өөр байдаг шүү. Ерөнхийдөө ховчлон дуудлагын хамгийн нэгдүгээр зүйл нь юу вэ гэхээр яг миний одоо тийм яг нэг дуудаж байгаа итгэгч хувь миний одоо сайн сайхны намайг илүү дараагийн шатанд аваачих одоо миний амьдралыг сайн сайхан болгох намайг алдаршуулах нэрд гаргах гэхээсээ илүүгээр ховчлон дуудлагын гол юм нь бурхны сайн нийтлэл байдаг. Нэгдүгээр бурхны алдар болоод бурхны сайнны төлөө зарим хүнийг ховчлон дууддаг. Тэр нь юу вэ гэх юм бол энэ Петртээр харагдаж байна. Хүний нүдээр харах юм бол энэ хондууд нь одоо хэдэн мянга болоод те хүмүүс харахтаа пүү энэ Петр ч гэсэн бурхны хүчээр ямар мундаг үйлчлэнэ гэхээс илүүгээр яасан гэхлээр чи намайг те алдаршуулахын тулд чи өөхөх бол. Тэгээ бид нар ер нь энэ хуучин грекчс харахад тийм юм байдаг. Паулийн дуудлагыг бас харахад тийм байдаг тийм. Анания гэдэг хүн эзэн хэлдэг. За чи очиод тэр Паул гэдэг нэг хүн байгаа. Тэгээ Паул хин Анania гайхдаг. Яагаад Паул гэж? Энэ хүн чинь таны дагж исэн хүмүүсийг бүгдийг нь алж хятаад ингэж яаж исэн гэдгсэн чинь энэ хүнийг би ямар их зовх учиртайг мэдүүлэхээр утсан юм аа. Бид нар яг нэг талаараа нэг Паулийн дуудлагыг ярихдаа их тий олон газар үйлчилж сайн мэдээ ярьсан илч Паулаар нь ярьдаг бол харин нөгөө талаараа бурхны нэг дуудлагын нэг хэсэг нь юу вэ гэхээр тэр зовлонгийн төлөө дуудагдсан. Тэгээ сүүлд нь харах юм бол Паулийн одоо сүүл бичсэн захидлуудаас харах юм бол Паул зовлон ер нь айгүй өөрөөр хардаг болсон байсан тийм. Би эзний Христийн зовлон дотор түүнтэй нөхөрлөмөр байна. Христийн зовлон би таньж мэдмээр байна. Зовлонтойдоо би баярлаг гэдэг нь юу гэсэн үг вэ гэвэл тэр хүн дуудлагынхаа зарим хэсгийг ойлгосон гэсэн. Тэгэхээр дуудлагын нэг зүйл нь бол миний одоо тийм миний сайн сайхны биш харин бурхны сайн нийтлэл. Тэр битгий хэл хүн хараагүй төрсэн байдаг тийм.
Тэр нь Бурхны сайн мэдэл. Бурхныг алдаршуулахын тулд. Тэгэхээр дараагийнх нь юу гэж авах юм бол энэ Бурхны хөвчлөлтөнд бодлого бас бүрэн ойлгогддог. Ер нь ойлгомжгүй. Заримдаа бид нар ингээд итгэгчнэр бид нар ярьдаг. Бурхантай байхаар баг бүх одоо за би тэдэн жилийн дараа 2 жилийн дараа тэнд очиад тэгж эзнэр ивэгдээ тэдэн мянган хүнтэй цуглаантай болоод одоо юу гэдгийг нэг иймэрхүү юм ярьдаг. Ер нь л эзнийг гэрчилсэн. Тэгтэл эзний дуудлага заримдаа ер нь бол бүрэн тийм одоо ойлгохдохойгүй байдаг. Зүгээр эзэн чи явал гэдэг. Авраамын дуудлагыг бид нар харуулт юм байна. Чи зөв төрсөн гэрээ орхиол яв. Хааш явах юм бүү. Ноог харсан ч гэсэн тийм 100-аад жил нэг өндөр уулан дээр халуун оронд зав барайл идэг. Ганцаараа хинч тусалдаг. Бүүмд хизээ үерн болох юм хизээ ч яах юм. Иремьягийн дуудлагыг би зүгээр харахтаа бол бүр айгүй хэцүү санагддаг. Тэр хүн эзэн бүр залуухан байхад нь дуудаад тэгээ би чамд ихийг ч дуудсан. Тэгсэн мөртлөө тэр хүнийг юу гэсэн гэхээр шалдан нүцгэн 3 жил үхрийн баас идүүлээ. Тэгээд тэгэхэд израилчуудын амьдрал зүгээр сайхан байсан. Бүгдээрээ гайхаад юу чиний ярьж байгаа юм хизээ биелэх юу энэ нэг солиот юм одоо тэгээд Иремья өөлөл яваад. Хин ч өөрөө ойлгоогүй. Тэгэхээр Бурхны дуудлагыг бид нар ингээд харахтаа яг энд үед биднэрт юу хэрэгтэй болдгоо гэхээр дуулууртай байдал. Бурхны хувьд бид нар бол ингээд хүмүүс тэгж боддог юм байна л да. За одоо тий би юу хийж бүтээх вэ гэдэг дээр боддог бол Бурхан дуулууртай өгнөж байдлыг хардаг. Ховчлон дуудахтаа. Зүгээр л чи миний хийснээр хий. Бусад хүн чамааг юу гэж харж юу гэж одоо дүгнж байгаа байдлыг байхгүй. Зөвхөн чи надад дуулууртай бай. Тэр дуулга дотор бай, үлд. Яг би нөгөө амраагч их яах туртаа л да хайц солонгос одоо өнгөрцөн л дөө хөрхий. Тэр хүн тийшээ явахдаа олон хүмүүс бодож ирсэн. Пая одоо манай амраа дуудагдсан. Одоо тэр хайц солонгос руу ороод л одоо ерөөсөө нөгөө библиа дараахаад магадгүй итгэгч нарыг болгох байхаа гэж үзсэн. Амраагч өөрөө тэгж бодож ирсэн гэж ярьжсэн. Тэгтэл ерөөсөө тийш орог. Тэр наан л хөрхий байгаад залбираад идэг нөгөө хайц солонгос нь харагдаал байдаг. Тэгээ сүүлдээ тэнд Канадаас хүмүүс ирсэн тэднэртэй баг 10 хэдэн жил үйлчилсэн нөгөө Канада пастор нь хятадууд барьж аваад хийчлээ. Тэгээ бодсон л байгаа юм л да. Ер нь энэ тийм юу вэ? Би ер нь яг Бурхны дуудлагыг зөв сонссон уу? Зөв ойлгосон уу? Тэгвэл Бурхны хүсэл төлөвлөгөө бол нөгөө бидний ярьж байгаа бидний заримдаа боддог шиг юу бүтээх вэ? Юуг би одоо бий болгоцсон байх ёстой вэ гэдэг дээр биш харин чи юу туулах вэ? Тэр дотор чи яаж надад үнэнч дуулууртай байх вэ гэдэг нь илүү чухал. Бурхны үед. Бид нар Паулийн түүхийг одоо түүхийг Петрийн ер нь тэгэл Ноаг ч гэсэн бид мэдчихэж байгаа шүү дээ. Йонаг бүр сайн мэдчих тийм зүгтээ Бурхны дуудлагаас бүр зүгтмаар заримдаа бүр тиймч Бурхны одоо нэг дуудлагыг дагаад явах тийм байдал нөхцөл үүснэ. Хүсээгүй газар руугаа яммаар санагдана. Бүхэн болгон сайхан Америк руу ч юм уу тийм хөгжилтэй орн руу дуудагдаад тийш яммаар байна. Тэгтэл зарим нь юу вэ? Хойд Солонгос, Афганистан, Африк ч гэж байгаа шиг. Нэг Норвеги пастор бидэрт ирж тэр гудамжны хүмүүстэй байж хахад ирж бидэрт нэг нөхөрлж үг дамжуулсан. Тэр хүн болвол тэгж байгаа байхгүй. Үнэхээр эзний дуудлага бол заримдаа үнэхээр хүсмэр биш. Би нэг өөр юм хүсээд идэгтэй хүн гэдэг чинь бас нэг сайхан нэр хүндтэй баймаар шүү дээ. Олон үр жимс гаргаад л энэ хүн чи ямар мундаг юм бэ гэж хэлүүлмэ. Тэгтэл хин ч мэдхээргүй, хин ч харахааргүй газар ямар ч үр жимсгүй нэг хитгэн хүнтэй л үзээд идэг. Тэр мөн ч юм уу биш ч юм уу ч би ч уг нь барлж өгнө л гэж бодсон. Бурхан намайг дуудсан гэсэн байхгүй. Тэр хүн Африкт айгүй олон жил үйлчилсэн. Тэгээд өөрөө халууны хумхагийн өвчин тусаад хүүхдүүд нь нэг охин мөхн өнгөрөөл. Тэгээд нэг 10 жил үйлчлээд бодсон гэж байгаа юм л да. За энэ би ер нь хөдлөө дуу сонсчихжээ. Магадгүй те мэдрэмжээ дагаад ариун сүнс хэлж эзэн намайг дуудслаа гэж хэлээ явцсан юм шиг. Тэгтэл эзэн үгээрээ хэлэхдээ юу ч хэлсэн гэхээр чи надад сайныг
хийсээр л баг. Үргэлжлүүлээд үлдээ гэж хэлсэн. Тэгээ сүүлд нь яг мэдээж хэрэг тэр хүн эзэн дотор те одоо тэгээ босоод явж байгаа. Гэхдээ тэр хүний хэлжсэн нэг зүйл нь юу вэ гэхээр Христ итгэл эзнийг дагна гэдэг бол их ховчлсон зүйл шүү. Нэг талаар Библи яг тэгж хэлж байгаа. Тэгтэл одоо таны дуудлага юу вэ те? Миний дуудлага юу вэ? Нэгдүгээр тийм ингэж яриад ирэх үед бид нар дуудлагаа эхлээд дахиад нэг нухацтай бодох хэрэгтэй болж байгаа. Яахаар дуудагдсан бэ? Яг одоо бидний байгаа нөхцөл байдал яг тэ нийгмийн ч юм уу эсвэл одоо нийт чуулганы нөгөө харж байгаа тэр амжилтаас шал өөр байж болно. Үр жимсгүй ч юм уу, амжилтгүй ч юм уу, үнэн ч юм уу, худлаач. Гэвч бурхан бидний юуг харж байгааг гэвэл түрүүний хэлсэнчлэн бидний дуулуур болон үнэнч байдлыг харж байгаа. Үйлцэл байна. 5 жил, 10 жил. Миний хувьд бол эргээд ерөн цуглаанд дахиж үйлчлэх гэж юусоо бодоогүй. Би зүгээр л юу гэж үзэглээ. За би ерөн зүгээр ингэж байж байгаа л мэдээж яг арайч хойроход явчихгүй байх гэж байгаа л тань дээр очие. Тэгтэл 2 жил тэгээд нэг аимшиг юм болсны дараа эзэн намайг яг Петр за яаж нэг Петр шиг ирээд юм ясгаад үлдээ. Гэхдээ Петргээ босгосож яг эзэн босгож байгаа нь мэдрэгдэж байгаа. Олон пасторууд те найз нөхөд чи яах вэ итгэвч хүн эзэн байгаа штэ чи итгэлээрээ босгээд ирсэн ч гэсэндээ айгуу хутан тийм нэг ерөөсө дотроос тийм хүч гардгүй юм билээ. Яг эзэн босгож байгааг мэдэгдэж байна. Тэгээ босгоод буцаагаад босгохдоо одоо би тухайд юу гэж бодсон гэхээр за би одоо буцаж чад яах юм те. Нөгөө их хоёртой чи хүн ёстой. Бурхан нэрээ босгосон юм чи хараа чи одоо те. Хүүх өстой. Айгуу үр жимстэй мундаг үйлчлэлтэй гээсэ гэж би яг хувьдаа бодсон. Яг хүн болгон хараад нөгөө чи усан ч гэсэн эзэстэй ингэ. Тэгэл эзний хүсэл бас тийм биш байгаад байгаа байхгүй. Зүгээр л мэддэг бай. Чи зөв дуулууртаа дагсаар алхасаар бай. Тэгэхээр яг миний өнөөдөр хэлэх гэж байгаа зүйл нь юу гэхээр тэгээд цааш харах юм бол Петр ирэхдээ нөгөө шавыг хараад хэлж байгаа. Тий Йоханыг хараад энэ яах болоо гэж. Мэдээж бид нэр ингээд бусдынхаа нөгөө нэг ер нь туулж байгаа амьдрал ирээдүйд яах бол гэдэг ер нь их сонирхдаг шүү дээ. Одоо ч гэсэн яриад байдаг тий. Тэгээд бурхан цуглаанаас холдоо явцсан ч гэлээ. Тэр систем юм. Яа гадаад очиод тэгээд ингээд яг энийг харахтаа Петр Есүсийг сони юм хэлж байгаа. Тэр ер нь чамд ямар хамаа юм бэ? Айгуу сониуг. Харин чи зүгээр намайг даг. Намайг даг. Мэдээж хэрэг бид нэр ингээд түрүүний хэлсэнчлэн ингээд хүнийг сонирхож харж болно. Мэдээж бидний нүдэн дээр бас тэр нь харагдчихлаа. Тэглээгээд нөгөө тэрнийг одоо бид нэр яг эндээс нөгөө бурхан болоод хүний нэг юм юу харагдаж байгаа юм л да. Хил заа гэх үү. Бурхан бүхнийг мэдж байгаа. Тэр намайг ямар замаар хөтөлж юу туулуулах нөгөө хүнийг бас ямар замаар туулуулж юу туулуулж юуг яахыг тэр өөрөө мэдж байгаа. Тэр миний хэрэг биш. Харин миний одоо яг миний хувь итгэгчийн хэрэг бол юу вэ гэхээр яг эзний надад өгсөн дуудлагыг хараад тэрэн дээр анхаарлаа хандуулад эзнийгээ дагах нь чухал. Тэр хүн нөгөө хүн те унаад байна уу, амжилттай байна уу, амжилтгүй байна уу тэрийг хараад өөрийгөө тэрнтэй харьцуулаад яа тэр систем мундаг байна. Би ч одоо хажууд юу гачи юм гэж. Эсвэл тэрнийг харьцуулаа энэ үнц. Тэрийг өстө дажгүй гэж бодсон. Гачи юм байж. Би ч хажууд нь өстө тим юм битгий гаргаа гэж хэлж байгаа. Яа гэвэл эзэн ямар ч нөхцөл байдлаар хүнийг дагуулж туулуулж болно. Унгааж болгоно. Яг унгааж биш. Хүн унж болно, тэ сүрж болно, эсвэл амжилтанд хүрч болно, бардамж болно. Эцсийн эцэст бурхан өөрөө чамд дуудлага өгсөн бол бидэрт дуудлага өгсөн бол тэрийг яалтчгүй чамаа биднийг унсан байлаач амжилттай байна уу юу ямар ч үед тэрийг биелүүлнэ гэх юм уу. Тийм болохоор өнөөдрийн миний ярих гэж байгаа юм юу гэх юм бол бид нэр Христ итгэлийн нэг тийм юу битгий бодоорой. Бусдыг хараад нэг чуулганд очихдоо л гэдэг шүү дээ. Тэдний чуулган их сонин юм аа.
пастор тим юм аа, ахлагчны юм аа, эсвэл тийм мундаг юм аа юм. Тэр нь бид нар тэрийг харах юу байхгүй. Шаардлагагүй. Яг л бидний харах ганц юм байна. Тэр нь таны дуудлага. Тэгээд эзэн баярлах. Тэр хүн унаж болно. Ямар ч нөхцөл байдал байж болно. Нэгэнтээ бид нар тэр хүний өмнөөс амьдрч чадахгүйгээр, тэр хүний өмнөөс тэрийг туулж үүрхгүйгээс л хойш өөрийнхөө яг өгөгдсөн зүйл дээрээ байж эзнийгээ дагаж алхах нь Христ доторх дуудлага байдаг. Тэгэхээр дуудлагыг яаж мэдэх юм бэ? Ямар хүн дуудлага өгж байгаа юм бэ гэдэг юм бол ер нь ингээд хуучин гэрээгч, шин гэрээгч гэсэн харахад бол эзэн бас зүгээр нэг тий хүн болгоныг очиод алив чи ингээд тэгээд хийдгүү. Ер нь өөрийг нь их таньж мэдсэн хүмүүст эзэн хөвчлсөн дуудлагыг ер нь өгөөдөх шиг харагдаж байгаа. Яагаад гэвэл тэр хүн эзнийг таньж мэдэх тусмаа нөгөө талаар хүн өөрийгөө бас олж хардаг. Тэгэхээр бурхны нэгүслийг, эзний хүч чадлыг, эзний тэр эрх мэдлийг нөгөө талаараа өөрийнхөө хэр өчүүхэн дорой гэдгийг хязгаар мөдгийг мэдж байгаа хүмүүсийг эзэн ерөнхийдөө дууддаг. Тэгээ Паул яг энэ дээр Паулын нэг жишээг оруулаад тэгээд дуусгах. Тэгэхээр Паул хэлсэн баг. Паул бол дуудлага айгүй бүр нэлээд гүнзгий ойлгосон юм шиг санагдав. Тэр нь юу вэ гэхээр одоо энэ дээр хэлж байгаа те чи энэ хэд чи 3 жил хамт алхахтаа бол өстой бие биенийхээ те нөхцөл байдлыг сайн мэдж байгаа. Хаашаа явахыг мэдчихсэн бол харин энэ үеэс эхлээд энэ хүн яаж явах нь чамд чамд бол хамаагүй. Чи зөвхөн намайг даг гэж байгаатай адилхан. Тэгэхээр Паул дээр юу гэж хэлсэн гэхээр Паул өөрөө тэгж хэлсэн байна. Би хүнтэй өөрийгөө харьцуулах нь битгий хэл би өөрийнхөө өнгөрснийг ч эргэж хардаг. Өнгөрснөө ч эргэж хараад за би тэгсэн ийм сургууль сурсан одоо юу гэдэг нь те би ийм мундаг мэрэгжилтэн эсвэл би ийм сул дараа би ийм өчүүхэн гэж би харддаг. Би өнгөрснөө мартаад урд дахь руугаа тэмүүлдэгэ гэж хэлсэн байна. Тэгээд өөрийнхөө дотор хэлсэн. Би зовлонтойтой баярлалаа. Яагаад гэвэл би Христийн зовлон дотор би Христтэй нөхөрлөдөг юм аа. Түүнийг улам илүү таньж мэддэг юм аа гэж хэлсэн. Миний өмнөөс хинч итгэхгүй. Миний өмнөөс хинч гимшихгүй. Миний өмнөөс хинч миний дуудлага болоод бурхантай харилцах, хөвчлсөн харилцах хинч миний өмнөөс хийж өгөхгүй. Тийм болохоор одоо итгэгч нарын хувьд хин нэгэнд ямар нэгэн чуулган мөргөлд итгэлээ даатгахтаа болох хэрэгтэй нэг талаараа. Харин эргээд өөрийнхөө бурхан доторх дуудлагаа олж харах хэрэгтэй. Бурхан намайг юугаар дуудсан бэ? Тэр дуудлагаа мэдхийн тулд эхлэн ээлжинд би бурхантай хэр хөвчлсөн харилцаатай байна вэ гэж те хэрэг таньж мэдчихээн. Таньж мэдсээр байгаа вэ? Тэгэхээр дуудлагын нэг хөвчлэн дуудлагын нэг гол юм нь миний сайнны төлөө биш байдэн шүү. Бурхан ямар ч зүйлсээр биднийг дагуулж болно. Энэ дандаа бурханы сайнны төлөө. Бурханы алдрын төлөө. Үхлээр, магадгүй зовлонгоор, Иремья шиг бүр ингээд бүцгэн шалтан яваад хүний баас үхлийн баас идээд хүмүүст бүр чичлүүлээд, дормжлуулаад амархан биш шүү дээ. Ганцаардал цөхрөл дүндөр. Тийм учраас яг энэ үед одоо хүн ер нь их зовлонтой үедээ айгүй вакуумд орчдөг тийм. Яг ганцаараа зовоод байгаа юм шиг. Би л хамгийн хэцүүг туулаад амар хэцүү болсон. Бусад хүмүүсийн амьдрал цэцгэлээд байгаа юм шиг санагддаг бол яг энэ хувьчилсан эзэн доторх энэ дуудлага яг тэрнтэй адилхан. Айгүй хувьчилсан учраас энэ дотор яг бурхантай хувьчилсан харилцаатай байж энэ зүйлийг биелүүл. Энэс бусдыг харах юм бол шууд унаа. За худлаа юм. Юу энэ тэр шиг тэр Америкт үйлчилж чадахгүй, энэ шиг тийм том цуглааны тэрхүү пастор болохгүй юу хий. Худлаа юм. Үгүй. Харин бурхан юу харж байгаа гэх юм бол миний үнэн шуулууртай байдлыг харж байгаа. Тэгснээрээ бид нар бурханд сайныг магадгүй түүнийг алдаршуулж түүнд одоо биднээс очиж байгаа тэр хүн сэтгэлийг өгж байгаа. Тийм учраас бүгдээрээ нэгдүгээр одоо нийтийн мөргөл, нийтийн энэ нэг сэргэлт мэргэлт гэдэг мэдээч хэрэг тийм байх хэрэгтэй баг. Гэхдээ одоо хувьчилсан
итгэл ховчлсон дуудлага руугаа хармаар байна гэж би болох. Миний хувьд өнөөдрийн одоо хуваалцах зүйл маань энэ байна. Тийм учраас таныг хинч те итэг гэж ятгаагүй та өөрөө чуулганд ирсэн. Та өөрөө эзнийг дагахаар шийдсэн. Та өөрөө бурханд үйлчлэхээр шийдсэн. Тэгчээд одоо яагаад магадгүй нэг талаараа те ховчлсон харилцаа, ховчлсон зүйл дээр анхаарлаа тавихгүй байна вэ гэж. За тэгээ бүгдээрээ энэ хүрээд өнөөдрийнхөө үг дуусгая. Тэгээд хамтдаа залбирцгаая.